Сайн мэцхэн өрхөн үзэгчтэй. Дэлгэц амьлуулсан аялгын нэвтрүүлгийн маань энэ өдрийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Бид энэ удаад Монголын орчин цагийн хөгжимд тод мөрөө үлдээсэн Монгол улсын төрийн шинжлэх хөгжмийн зохиолч Зундун Хангалын киноны хөгжмөдийн тухай ярилцах юм аа. Хангалын маань бүгд нарийнх Монгол ард улсын төрийн шагналд хүртсэн бүтээлүүдийн нэг байгаамаа. Энэ бол өөрөө стадар эхэлсэн мөртлөө тэгээ сонгодог хөгжмийн том нэрт хөгжмийн зохиолч болсон. Хатанбаатар киноны хөгжим хоёрыг салгахын арга байхгүй. Өөр хүн бичвэл тэгж бичихгүй л байсан бай таар. Хангал гэдэг энэ хүн 1960-аад оны үед Монголын орчин цагийн эстрадыг дөнгөж үүсгэн байгуулагдаж явах тэр үеэс эхлээд хөгжмийн давцан дээр өөрийнх нь нэр дуурсгасан ийм хөгжмийн зохиолч. Та бүхэн сайн мэднэ. Аяны шууд, нарт тэнгэрийн доргод олон сайхан дуунуудаараа тэр үеийн дуучин төмрийг гаргаж ирснээр энэ хөгжмийн зохиолч өөрийн гэсэн дүр төрх мөнгө илэрхийллийг үзэгчд сонсогчдоо хуваалцаж эхэлсэн. Чиний минь холотой агтха мөнгөр уянгадан гангана хагад нүтний сормошиг дэвэ агдакта дэвүр шогод боксна амрагне чи Үүний дараагаар энэ хүн маань Зүйлт холбоот улсад тухайн үеийн Свердловскийн ураалга хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээ төгссөн. Ингэж энд суралцж байх явцдаа бичсэн олон сайхан бүтээлүүд нь өнөөдөр манай хөгжмийн ертөнцийн хүмүүжүүлж бүр тодруулан хэлэх юм бол хөгжмийн коллеж, соёл урлагийн их сургуулийн мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэж байгаа энэ газруудад сургалтын програмд маш их олон сайхан бүтээлүүд дурсгасан байдаг юм аа. Мэдээж Хангалыг бол Монгол хүмүүс сайн мэднэ. Харин түүний дүү Зундрыг нь Монголын рок попын заалмаасан эзэг гэж ярьдаг. Соёл эрдэнэ чуулгын уран бүтээлээр нь тэнд уран бүтээл төөрөж байснаар та бүхэн олонтаа үзэж сонссон баха. Түүний дүү оюунч хэлээсэн мөн хөгжмийн мэргэжилтэн Монгол үндэсний радиогийн дэрэгдэх улаан бүч чуулгатай маш олон жил ажиллаж уран бүтээл төөрөж байсан ийм хүн гэдгийг бас хэлхэн зүйтэй байна. Ер нь ингээд Хангалын эргэн тойрон байгаа бүхэн энэ хөгжмийн ертөнцид байснараа Хангал гэдэг энэ хүнийг бас бусдаасаа илүү одоо энгийн хэлээр ярих юм бол овоо товоож гарахт нь илүү нөлөөсөн болов. Нөгөө төгөр эдгээр уран бүтээлчд нь өөрсдөө Хангалын анхны уран бүтээлийн сонсогч нар, анхны уран бүтээлийн шүүмжлэгч нар байсан болов. Ингэж боддгийг.
түүний бүтээлүүдийг эргэж сонсож байхад хангал гэдэг хүний өөрийнх нь одоо араншинд баймгүй одоо гаднаас нарахад бол тийм дөлгөөн, тийм намуухан хүн биш шүү дээ. Маш их цогтой одоо цэргийн хүн байх юм бол одоо маш их жавхаатай тийм хүн. Гэтэл түүний бүтээлүүд дотор байгаа тэр зөөлөн уур амьсгалуудыг бид эргэж сонсох зайлшгүй хэрэгтэй болж байна. Нэг ялангуяа түүний хамгийн анхны нэгэнтээ бид киноны хөгжмийн тухай ярьж байгаа учраас нэг ялангуяа түүний хамгийн анхны киноны бүтээл болох Дэгдэх нас гэдэг дуу эргэж санах ёстой. Энэ дуугаар дамжуулж энэ киноны гол баатар хүүхдийн дүрийг тэр ертөнцтэй холбож ээжтэй, цэцэгтэй, энэ ертөнцтэй, нартай, уултай, устай нь холбож ингэж өгүүлнэ гэдэгт хангал багш болоод бас өөрийнхөө ертөнцөөс нөгөө ертөнцид бас орж амьдрч чаддаг. Энэ амьдралаа эргүүлээд дуулж, хөглөж, дуулдаг ийм уран бүтээлч хэлэх шиг санагддаг юм аа. Дэгдэх нас киноноос хойш 3 жилийн дараа гэрлэж амжаагүй юм гэдэг киног Бунтраг найруулагч таамттай хийсэн гэдэг. Гэрлэж амжаагүй юм гэдэг энэ киноны хөгжимд залуусын орчин цагийн нийгэмтэйгээ зохицож амьдрах хүний мөрөөдөл, хүсэл бүхэн одоо өөрөө хүсэж мөрөөдөж байх нэг өөр хэрэг. Түүний мөрөөдөлд хүрэхийн тулд тэр хүсэл тэмүүлэлтэд хүрэхийн тулд амьдрах гэдэг бас нэг өөр. Тэр тусмаа чин сэтгэлээсээ байгаад тэр бүхэн бол чин үнэнчээр байгаа, чин үнэнчээр дурлаж байгаа, чин үнэнчээр хөдөлмөрж байгаа энэ бүхэн бол хүний амьдралын гол шугамар гацаагүй хөргөж өгдөг юм а гэдэг. Энэ киноны гол утгыг хангал гэдэг энэ хөгжмийн зохиолч хөгжмийн хэлээр өгүүлж чадсан. Таив. Тийм ээ. Би байна.
Сан зүрхэн оногшоо хайртай болж чамдаа би ани жаргал хайрлаж надаа. Магадгүй тэр цэма киноны уран бүтээл гэдэг нэг хүнийх биш. Нэг хэсэг хүний чин сэтгэлийн одоо хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэл, хөдөлмөр байдаг. Энэ утгаараа хөгжмийн зохиолч маань эдгээр хүмүүстэй тэр дундаа найруулагч бунтартаа сэтгэлээ хэрхэн ойлголцож тэр ойлголцсон сэтгэлгээгээ хөгжмөр хэрхэн яаж илэрхийлэх нэлээд одоо энэ дэрэс бол илэрхийлснийг бид нар харж болно л доо. Тэгэхээр энэ киног үзэж байхад гол дүрдэн тоглосон Монгол Улсын гавьяа жүжигч манай алдарч жүжигч Лувсангаанхүү Монгол телевизэд найруулагч хараад хэлж байсан. Сайхан жүжигч Нямсур маань энэ киноны гол дүрийг бүтээсэн байдгийг. Харин хүүгэн гэсэн сэтгэл, ихийгэн гэсэн тэр сэтгэлийг манай хангал маань хөгжмөлөөр маш өрмөц баяраар илэрхийлсэн. Тэр тусмаа хүүн моциклтай явж байгаад унаад ертөнцийн мос усыг үзүүлсний дараа Дадаг унаа гिचүү шүү. Миний хөө болгоомжтой яваарай. За ээж. Баяр хүргэе. Баярлалаа. Ямар ном бэ? Явуу хулангийн шүлгийн төвөр шинээр гарсан бай. Чи уншаа. Чам зөрөж авсан. Юу нэ? Мөнгөн аяг шиг гараас чинь туулын уснаас амсгсан. Мөнхийн ашаан усан шиг танхилчтай амьдрасан. Тэр ихийн сэтгэлийн тэр шаналл зовлонг мингүрүүлэх гэж байгаа тэр айлын бяцхан үр энэ хоёрын одоо тэр сэтгэлийн сүүн холбоог хөгжмөр илэрхийлэх энэ аргыг бол одоо хангал маш чадамгаа гаргасан л та.